За ингээд та бүхэндээ өнөөдөр дуучин, жүжигчин, гавьяат Монгол улсын маань бас л нэрийн утас маш том мундаг хүний нэгэн дууснаар та бүхэн зааж өгч. Энэ болохоор Дорны цагаан саран хэмээх сайхан дуу. Тэгээд энэхүү дууг та бүхэндээ яг нөгөө фонограмтагийн зааж өгөхийг юу асангүй бодсонгүй. Яг нөгөө Монгол тултны 100 хэмээр орж ирэх хэвээр 12 утастай гитараар тоглосон. Яг тэр хөлбөрөөр та бүхэндээ зааж өгье гэж бодсон. Гэхдээ яг хүн болгонд 12 утастай гитар байдгүй учраас би яг 12 утастай гитараар заахгүй зүгээр яг 6 утастай гитар дээр ерөнхийдөө яаж тоглож ийнэ гэдгийг та бүхэндээ зааж өгөх болно. Тэгээд сосор оронгоо яг өөрөө тоглоход болохоор яг фонограмаас жоохон өөр ерөнхийдөө зарим нэг аккордыг хаяад ерөнхийдөө 3-4 аккордыг багтаагаад тоглосон байдаг. Тэгээд яг та бүхэнд яг тэр хөлбөрөөр та бүхэнд зааж өгье. За ингээд Дорны цагаан саран. Сарны тоянд цэцэг урагна салхины сэвшэн үлгэр урсна сарууд хар нүдичин санана саллантги хамтдаа суугасаа Дорны цагаан саран шүнжин дууж хонно дотны янг хүүтэгэ насаран цэнгэ сумара сарнайн дэлбэн шүдрүүнна цагаан гэргэн хэрдэн урсна сайхан бор сарагичин бодно саглашгүй мөнхдөө жаргасаа Дорны цагаан саран шүнжин дуулж хонно дотны янг хүүтэгэ насаран цэнгэ сумара За бидэнд хэрэг болох аккордууд ерөнхийдөө олон аккорд байхгүй. Ля минор, до мажор, тэгээд ре минор. За нэг соль мажор гэсэн дөрвөн аккордыг ашиглана. За эхлээд аялаад дугаар үзье. За баруун гарын мадагталт маань одоо хавьяат маань яаж тоглож байгаа гэхээр ерөнхийдөө за эхлээд бейс хүн дуурайд доошо ролж чинь ирэх ургаараа тэгээд нэгээ татаад бейс хүн дуурлаа доошо роллоо 4 1 3 1 2 1 Ерөөсөө дуу маань тэр шигт ингэж тоглож байна.
За гэх мэтлэгээр. За ингээд та бүхэндээ сосор баруун мухайн дуулснаар дорны цагаан саран зааж өглөө. Тэгээ бүгдээрээ сан гитараа давтаараа гэж хэлмээр байна.